Томиоко Гиу Гайден буюу энэхүү мангаг чөтгөрийн ангуучийн зохиолч Коёхаро Готоге бичиж харин зургийг Рёжи Хирано гэх зохиолч зурсан ийм кроссовер төсөл байгаа. Ер нь бол Кимэцно Яйбагийн анхны спин-офф манга гэсэн үг. За үйл явдал руу орцгоё. Томиоко нэгэн чөтгөрийн өмнө зогсож байгаагаар эхэлнэ. Тэр чөтгөр нэг эмэгтэйг тэрвэрчгсэн идэж байв. Чөтгөр амийг нь өршөөхийг гуйхад Гиу ничрэн илдээ суулж чийч бич хоёулаа мэдэж байгаа. Ингэж гуйх чинь ямар ч утгагүй гэдгийг. Ингэж хэлэхэд айж сандарсан чөтгөр эмэгтэйн цогцыг хаяад ухарч эхэлнэ. Би дахиж хизээч хүн идэхгүй. Тангаргалж байна. Ингэж хэлсэн ч шууд л Гиу рүү дайрдаг. Мэдээж Гиу ганцхан агшинд усны амьсгалын нэг хөдөлгөөнөөр түүний толгойг тас завчин аавна. Тэр сэлмээ буцаан хувинд нь хийх гэж байтал нэг Касугай хэрэг дээгүүр нисэн ирж цас дуулс руу явж тэнд сүүлийн үед гарсан нууцлаг өглүүдийг шалгахыг тушаана. Үзэгдэл солигдож хэрэг гараад буй газар Шинобу нэгэн настай эмэгтэйтэй ярилцж байв. Тэр эмэгтэй тосгоны уулын анчид болох Матагийн гэр бүлийг олноор нь идсэн өвөл ичээндээ ороогүй баавгаан тухай ярьж өгнө. Шинобу үнийг сонсоод тухайн амрах зэгийн орчимд агаар нэг л төгшүүртэй санагдаж байсныг мэдэрсэн болохоор гайхах зүйл биш гэж хэлнэ. Тэгэхэд настай эмэгтэй Шинобуг аль болох хурдан буцахыг зөвлөнө. Гэвч Шинобу түүнд өөрөө одоогоор чөлөөтэй байгаа бөгөөд хүн идсэн баавгаатай учирна гэдэг өөрийнх нь ажлын нэг хэсэг гэж тайлбарлана. Шинобу настай эмэгтэйгээс өөр нэмэлт мэдээлэл байгаа эсхийг асуух гэж байсан ч гинэт гаднаас хашгирах дуу сонсогдсон яриаг нь тасалдуулав. Гадаа тосгоны нэг эрэгтэй нэгэн жоохон охиныг дахин ганцаараа уул руу явсанд нь зандарч байв. Харин охин өөрийгөө ганцаараа байгаагүй, өөрийн нохоо болох Таротой хамт байсан гэж маргалдана. Шинобу юу болоод байгааг асуухад настай эмэгтэй тайлбарлахдаа охины нэрийг Яй гэдэг бөгөөд тэр бол Матазо гэх нэртэй анчны охин юм байна. Тэр охин А болон түүний анд нөхөд баавгаанд дайруулж амиа алдахыг өөрийн нүдээр харсан бөгөөд тэр цагаас хойш Яй баавгаанаас өшөөгөө авахын тулд дахин уул руу явдаг болсон. Шинобу тэр явдлыг гайхан харж байх зуур Яйгийн нуруунд дээр үүрсэн бууг нь гинт араас нь дөхөж ирсэн нэгэн нэр шүүрэн ав. Охин шууд эргэж хараад миний боонд битгий хүр гэж орилоод баруун тохоогоор зохих гэж оролцсон боловч тэр залуу түүний гарыг амархан гэгчин бариад ав. Тэр эрэгтэй нь Томиоко байх бөгөөд Томиоко өөрийгөө танилцуулж эхлэн чөтгөрийн ангуучийн корпусын гишүүн гэдгийг хэлээд тосгонд байж болзошгүй чөтгөрийн талаар мэдэж байгаа зүйлээ хэл гэж Яагаас асууна. Гэвч ойролцоох тосгоныхон бодолж тэр чинь чөтгөр биш баавга шүү дээ. Чөтгөр гэж юу нь юу яриад байна гэд шимнэлтэн Гиу юу яриад байгааг тэд огт ойлгохгүй байв. Үүнийг харж байгаа Шинобу өөрийгөө чөтгөрийн ангууч гэж юу ч бодлого тэнэгтэж байгаа Гиуг харж бохимцсандаа толгоогоо хананд мөргөнө. Нэг тосгоны хүн Гиугээс "Чи цагдаа юм уу?" гэж асуухад тэр дахин өөрийгөө чөтгөрийн ангууч гэж хэлнэ. Харин нөгөө хүмүүс бүр ч илүү бодолж "Тэгвэл улс төрийн хүн юм уу? Хэрэг мөрдөх гэж ирсэн хүн юм уу? Цагдаа биш юм уу?" гэдэг бүр толгой нэрэж гарав. Дараа нь бүсэлхийндээ зүүсэн ничрийн элдийг нь сонирхон асуухад Гиу сэлмээ гаргаж өвдөглөн суугаад "Дэви чөтгөрийн ангууч" гэж дахин хэлв. Гэвч тосгоныхон улам ихээр төгшөж бие биенээсээ "Цагтаа дуудах хэрэгтэй юу?" гэж шивнэлтэн. Тэгтэл нэг нь гэнт өндөр дуугаар өөр нэг тосгонд нүүрс төлөгч нэгэн гэр бүлийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан этгээд ч мөн адил ийм хоёр өнгийн хааврын өмсдөг гэж хэлв. Бүгд Гиуг сэжиглэнэ. Энэ болохоор Танжирон гэр бүлийг хэлж байгаах. Тухайн үед Гиу тийшээ очсон штэ. Манай хүн бүр Танжирогийн гэр бүлийг алсан хэрэгт сэжиглэгдэж яваа юм байна л да. Балларсан. Нэг тосгоны хүн цочирдож Гиу руу бууж хэглүүлнэ. Бусд нь ол завчирч түүнийг хүлэхээр яардаг. Тэр үед Шинобу тэдний зүгд өгөж ирээд Гиугийн араас зөөлхөн хурж "Томиоко-сан, ямар сонин тохиолдол вэ? Чамайг энд харна гэж бодсонгүй" хэмээн хэлв. Мөн тэр Гиуг одоо ч хүмүүстэй харилцахдаа тааруухан хിവэр байгааг хэлээд ийм болохоор л хүн болгонд үзэн ядаг гэж хэлэх гэж байгаад зогсов. Гэвч Гиу "Би өөрөө зохицуулж чадна" гэж итгэл төгс хариулсан ч энэ үед тосгоныхон аль хэдийн Гиуг олсоор хүлж байв. Гиу минь дээ. Зүгээр л Шинобуд таатагдаа. Энэ үед Яа ярьж эхэлнэ. "Чи яг юу хүсэж байгааг мэдэхгүй байна" гэж хэлэх гэж байтал газар дунан ухаан алдав. Шинобу түүнийг шалгаж үзээд халуурч байгааг нь анзааран Гиуг туслахыг хүснэ. Гиу түүнийг барьж байсан олсыг амархан таслан мултарч Шинобу туслана. Яа ухаангүй байх зураа бага насныхаа дурсамжийг зүүдэлж эхлэв.
Тэр нохой таараатайгаа гадаа тоглож байгаад гэр дотор аав нь өөр нэгэн эрэгтэйтэй ярилцаж байхыг харна. Яа анчин болохыг хүсэж байгааг тэд ярилцав. Матазо ан хийх бол зүгээр нэг тоглоом биш. Дээрэс нь би эмэгтэй анчин гэж өмнө сонсч байгаагүй гэж хэлв. Харин нөгөө ир яа гэртээ ганцаардаж байгаа учраас л тэгж хүсэж байгаа баг. Зүгээр лавтайгаа хамт байхыг хүсэж байгаа юм а гэж тайлбарлан Яагийн сэтгэлийг ойлгосоо гэж хүснэ. Бодолгүй Яагийн аав Матазо гэрээс гарч ирээд Яа болон Таро хоёрын дэргэд очино. Тэр буугаар тогловол буцааж авна шүү гэж хэлэхэд Яа баяртайгаар инээмсэглэнэ. Яагийн бага насны дурсамж энд төгсөж дараагийн дурсамж эхэлнэ. Энэ удаа гэр бүл найз нөхдөө бүгдийг нь алуулсан тэр мөчийг харна. Тэр цочирдон яагаад гэж шивнэн. Дараа нь дээшээ харвал нэгэн амьтан цогцоодыг мэдэж байна. Яа тэр амьтныг ааваа гэж дуудана. Яа аавынхаа нүдтэй харц тулгарсан ч тэр аавынх нь нүд биш, харин зүгээр л хүн иддэг баавгай нүд байлаа. Яа ухаан ормогцоо өөрийгөө тосгоны нөгөө талд байлгах эмийн газарт орон дээр хэвдэж байгааг анзаарна. Тэр нүдэ нээтэл Шинобу Кочо яг хажууд нь сууж нүрээ ойртуулан тонгоон харж байв. Яа түүнийг хараад улааж цочирдон орилов. Яа шууд өндийн босоод холдон суунгаа бууга тэрэн байрна. Харин Шинобу инээмсэглээд намайг битгий буудаарай гэж хэлв. Дараа нь Шинобу нөхцөл байдлыг тайлбарлаж Яа хаан байгааг мөн тэр хагас өдөр ухаангүй байсан гэдгийг нь хэлнэ. Тэрээр бас ургамлын эм өгч чи одоогийн энэ байдалтайгаар хинээс ч өшөө авч чадахгүй үүнийг уу гэв. Яа эмийг маш эвгүй харагдсан тул юугаар хийсэн юм бэ гэж асуухад Шинобу зүгээр л уу гэж хариулна. Шинобуч амар царай гаргадаг шүү. Энэ хооронд нөгөө өрөөнд Гию нохой Таротой хамт сууж байв. Гию нохойг илэх гэж гараас онготол Таро гинт гараас нь зуугаад тавихгүй зуурав. Гию сандарч гараас ихсэрч эхэлсэн ч нохой зуусан хിവэр л байв. Тэд инхүү ноцолдож байхад Яа нохоогоо дуудан боль гэж хэлээд уучлалт хүсэв. Тэр Таро уг нь хүмүүстэй ийдэлдэг харсдаг нохой юмсан гэж тайлбарлана. Харин Шинобу инээмсэглээд санаа зовлтгүй. Гиюд угаасаа хүнч тэр нохойч тэр дургу байдаг ухааны юм хэлв. Шинобу дараа нь Яа руу хандан аав нас барсанд эмгэнэл илэрхийлээд босон явдлын талаар хэдэн зүйл асууж болох уу гэж хүснэ. Тэрээр тэдэн лөө довтлсон зүйл нь чөтгөр байх магадaltaй гэж тайлбарлав. Гэтэл энэ үед нохой Таро нь одоо ч гарнаас нь зуусан хിവэр байхад Гию яриаг нь тасалж орж ирээд би өөрөө тайлбарлая гэж хэлнэ. Шинобу Гиюг юм ярихдаа мууг нь мэдэх тул эцэст нь Шинобу Гиюг ярианд оролцохооргүй ухарч байхыг зөвшөөрүүлдэг. Яа болон Шинобу хоёрын яриа үргэлжлэнэ. Яа баавгайн тухай мэддэг бүхнээ ярьсны дараа одоо өөрөө асуулт асуух ээлжин гэж хэлв. Тэр чөтгөр гэж юу вэ? Чөтгөр устгагчд гэж хий юм бэ? Гэж асуухад Шинобу чөтгөрийн үндсэн шинжүүдийг тайлбарлаж өгөв. Тэрээр чөтгөрүүд хурдан нөхөн сэргдэг, маш хүчтэй, урт насалдаг, мөн тэднийг устгах хоёрхан л арга байдаг гэж хэлээд чөтгөрийн ангуучдын корпус нь дэлхийд daярах чөтгөрүүдийг устгахын тулд ажилладаг байгууллага гэдгийг тайлбарлав. Яа, та нар чөтгөрүүдийг алж чаддаг юм уу гэж асуухад Шинобу хүмүүсийг цаазалж байгаа юм шиг битгий хэлээ. Би зүгээр л энэ дэлхийг муу ёрын чөтгөрүүдээс цэвэрлж байгаа юм гэж хэлнэ. Дараа нь Шинобу хэлэхдээ Яагийн хэрэг дээр өөрөө буруу таамагласан байж магадгүй. Учир нь дайрсан зүйл нь үнэхээр л баавга байсан ч байж болно гэж хэлв. Гэхдээ тэр Гиютэй хамтраад Яад тусалж тэр баавгаг агнахт бэлэн гэдгээ Яад хэлв. Харин Яа зүгээр л би бол Матагийн анчин өөрөө өшөөгөө авч чадна гэж хариулв. Яа явхад бэлдэж өөрийг нь асарт суйлсанд Шинобуд талархал илэрхийлээд Шинобу түүнийг одоо ч амрах хэрэгтэй гэж хэлсэн ч үл тов. Тэр эмийн газрын хаалга руу алхаж байтал Гию түүний өмнө ир зогсоод Гию түүнээс яагаад чи заавал уул руу орж хэн нэгний өшөөг авах гээд байгаа юм? Чи биднээс ямар нэгэн зүйл нуугаад байна уу гэж асуув. Тэгтэл Яа маш их уурлан чи үнэхээр намайг залхааж байна гэж орилоод түүнийг төлхөн өнгөрөв. Яа гарахын өмнө Гию араас нь ядаж л би одоо хүртэл буцаад хүн болсон нэг ч чөтгөр харж байгаагүй гэж хэлв. Яа болон нохой энэ үгийг сонссон ч цаашаа алхасаар уул руу явж одов. Яа нохойдоо үнэрийг нь даг гэж хэлээд дэрэгдэн сөхөрч суун илээд хүйтэн байсан ч тисэд үргэлжлүүлдэг юм шүү гэж урам өгнө. Тэр дахин аавыгаа санана. Матазо түүнд Матагийн анчин болоход хэрэгтэй ур чадваруудыг зааж байсан үеийг. Тэд саяхан агнсан нэг баавгаан хажууд сууж байлаа. Аав нь Яад хандан баавгаан ямар ч хэсгийг битгий дэмийвэр. Бүгд уулын өгсөн бэлэг. Бид өөрсдөө амьд үлдэхийн тулд амьдтайг алдаг.
Тийм учраас тэр нүглийнхээ төлөөч болтугай амьдрах ёстой гэж хэлв. Дурсамж төгсөж бодит байдалд буцан ирлээ. Гинэт нохой тааруу ямар нэг зүйл рүү хуцаж эхэлж яавгаас төрүүлэн урагш гүн алс одов. Яа араас нь дуудан гүйх боловч гинтхэн ямар нэг зүйл агаарч хидэгдэн түүний зүг нисэж ир. Яа цочирдон харахад тэр нисж ирсэн зүйл нь түүний нохой тааруугийн тас завчигдсан толгой байв. Яа цааш урагшилж толгодын орой дээр гарлаа. Тэгэхэд нөгөө тал руу харахад нэгэн дүрс харагдана. Яа тэр дороо ойлгоно. Тэр бол нэгэн цагт түүний аав байсан нэгэн. Тэр тааруугийн цогцсыг тонгон идэж байв. Тэр үнэхээр чөтгөр болчихсон байлаа. Яа бууга бэлдэн аав нь түүн зааж өгч байсан буудах хичээлүүдийг санана. Тэр байрлаа авч хонлоод түүний дотор энэ бүхэн зүгээр л нэг алдаа байгаасаа гэсэн бодлол байна. Мөн тэр аавыгаа чөтгөр болсон гэдгийг нууж хүмүүст баавга гэж худал хэлж байснаа сандаг. Гэвч тааруугийн үхэл бол түүний хувьд сүүлчийн төвчээр нь байлаа. Яа гохтар сум шууд онож аавынх нь толгойг дэлбэллээ. Гэвч чөтгөр өгөхгүй. Түүний толгой аажмаар дахин нөхөн сэргэж эхэлнэ. Тэгээд яа руу шууд гүн ирж довтлоо. Яа дотроо асуув. Тэр яагаад чөтгөр болчихсон юм бэ? Яагаад бүгдийг нь алсан юм бэ? Ингэж бодоод тэр дахин буугаа онлон зогсно. Мөн дотроо чимээгүйхэн дахиад л асууна. Яагаад аав тэр үед чөтгөр болчиход яагаад надаас зугтаж байгаа юм шиг яваад өгсөн юм бэ? Чөтгөр болсон Матазо гинт яав руу өсрөн дайрч түүнийг газар дарж аав. Яа бууга хажуу талаас нь хүчтэй тулган түүний ам руу хийж хазахыг нь зогсооно. Тэр дотроо дахиад л хэрвээ тэр буцааж хүн болж чадахгүй бол би түүнийг заавал буудах ёстой гэж л бодно. Дараа нь Яагийн нулимс асгарч чангаар яагаад тэр өдөр намайг ч бас идээгүй юм бэ гэж асуув. Чөтгөр ямар нэгэн зүйл хэлэх гэж байгаа мэтээр амааных агшинд гинт араас нь хин нэгэн өсрөн довтлно. Гэхдээ энэ хэсэг та нарт амар танил байгаа сте. Яг хин нэгний дүү хин нэг ах руугаа дайрсан чинь хин нэгэн хашираа ирээд яг авардаг хэсэг яг л байгаа юм да. Томёко гарч ирэн сэлмэрээ огцомд цавчив. Чөтгөр яавгаас хол өсрөн зайлахад нэг гар нь тас завчигдсан байв. Гию яа болон чөтгөрийн дунд зогсно. Яа анх хийхэр явж байсан үеэ эргэн санана. Тэр үед Матазо түүнд тусалж байсан ч энэ бол ганц удаа чи өөрөө сурч өөрөө хийж чаддаг болох ёстой гэж хэлж байв. Яа баяртайгаар би мэдэж байгаа гэж хариулаад аавынхаа байнга хэлдэг үгийг давтна. Бид алдаг учраас амьдрах ёстой. Аав нь энэ үгийг сонсоод сэтгэл хангалуун толгой тохиж байв. Одоо бодит байдал дээр зүүн гар нэг хөлөө алдсан ч чөтгөр болсон аав нь цасан шуурганд тэнэгэлдсэн урагшилсаар байна. Тэр яав болон хоёр хашира Гию Томёко Кочо Шинобуруу төгсөөр яа аимшигтайгаар хар зогсно. Гию Шинобуд хандан түүнийг барьж бай гэж хэлээд өөрөө ураг шалхаж чөтгөртөө тулгархаар явна. Шинобу хөнгөн нэмсэглээд чи итгэлтэй байна уу Томёко-сан? Ингэж асуугаад сэлмээ суглан би хороороо түүнийг амархан дуусгаж болно шүү гэж хэлв. Түүний сэлмийн ирэн дээр сэлэгдсэн үгс Яагийн нүдэнд тусахад тэр маш их айдас давтав. Яа яран хүлээгээрэй гэж хоёр хашираад хандан хэлнэ. Шинобу Кочо Яаг гайхан харах үед харин Томёко Гию түүнээс одоо дахиад юу бодоод байна? Чи өөрөө мэдэж байгаа. Чиний өмнө байгаа энэ зүйл бол аль хэдийн аавч нь биш болсон гэж хэлв. Чөтгөр алдагдсан гар хөлөө нь аажмаар нөхөн сэргэж эхэлнэ. Гию түүнийг дуусгахаар шууд довтлоо. Чөтгөр Гию ухтан өөрийн ясаар хурд зэвсэг ургуулж сум шиг шидэв. Гэвч Гию сэлмээрээ амархан хааж тэр дор нь бут цоглоо. Гэвч энэ зүгээр л нэг чөтгөрийн хууралт байсан бөгөөд чөтгөр энэ боломжийг ашиглан ойртож гарнаасаа ургасан хурц ясан жадаар Гиюг хатахыг оролдоно. Гэвч Гию довтлохоог амжилттай хааж сэлмээ нэг хөдөлгөөнөөр эргүүлж усны амьсгал 4-р хэлбэр давлгааны цохилт хэмээн чөтгөрийн толгойг тас завчин ав. Яа харин энэ үед айдас зөвхөрөл дунд автан зүгээр л хард зогсож байлаа. Ингээд Яагийн аав бүрэн өсөн өөхөв. Таслагдсан толгой нь сулхан дуугаар ямар нэг зүйл шивнэх шиг болов. Сүүлчийн мөчөд чөтгөр Матазо Яаыг санаж байлаа. Гию Томёко гайхсан чиглээ бүх зүйл дууслаа гэж хэлнэ. Харин Шинобу Яад санаа зовн түүний зүг харахад Яа ангийн буугаараа өөрийнхөө хоолойг чиглүүлэн амиа хорлох гэж оролдов. Гию орилон Яаыг хамгаал гэж Шинобуд хэлсэн ч Шинобу амжихгүй байлаа. Аз болж Яагийн буу гацав. Тэр агшин Шинобу өсрөн очиж Яаыг унган гох дарахаас өмнө зогсоож амжив. Яа нулимс асууруулан яагаад намайг инкийг зөвшөөрөхгүй байгаа юм бэ гэж асууна. Шинобу түүнийг харан өвдөлт гоныг дүүрэн харцаар ширтэнэ.
Яа дахин нулимс асгаруулсаар би бүхнээ алдчихлаа. Гэрээ хүртэл, таараа хүртэл аавыгаа надад одоо юу ч үлдээгүй. Ингэж хэлэхэд Томьёко түнлөө алхаж очоод чиний аавын сүүлчийн үг магадгүй чамд зориулсан үг байсан. Тэгээд тэр үргэлжлүүлэн хэлэхдээ тэр үхээсээ өмнө ганцхан үг л шивнэсэн. Амьдар гэж. Яа ойлсаар байв. Мөн гию чиний чөтгөрийн тухай гомдол надад хамаагүй гэж хэлээд эргэж харалгүй алхаж одно. Шинобу түүнийг дуудахад гию зогсолгүйгээр бид хашира гэдгээ бүү март гэж хэлв. Шинобу түүний энэ хандлагыг дотроо дургуйтсан ч яг ганцаар нь орхиж чадалгүй. Яад хадаж хэлнэ. Өөрийн мэдрэмжээ твж бид бүгд ингэж л урагшилж ирсэн. Ингэж хэлв. Орчин нам гүн болно. Яа 50 болсон байгаль руу ширтэн. Тэр ангийн бууга авч гохх дээр нь байгаа цусыг хардаг. Цус хатсан байх бөгөөд тэр ойлгоно. Энэ аавынхан цус байсан бөгөөд түүнийг амиа хорлох гэж байхад гохон дарагдаагүй шалтгаан нь аавынх нь хатсан цус дэглэсэнд байжээ. Нар мандав. Гэрэлд тэр цус аажмаар сарнин алга болно. Яа инээмсэглээд тэр аавынхаа үгийг бодно. Мөн гиюгийн дамжуулсан сүүлчийн мессежийг амьдар гэдэг үгийг бодонгоо бууга тэрэн нар мандахыг чимээгүйхэн харна. Энэ хооронд гию өөрийн багш Урокодаки Саконжигтэй бэлтгэл хийж байсан үеэ санав. Урокодаки түүнд ингэж хэлж байв. Бүү эргэлд. Усны амьсгал бол ямар ч товтлогоонд дасан зогсож чаддаг стил. Гэхдээ түүнийг төгс эзэмшихийн тулд чи амьсгалаа үргэж тогтвортой байлгах ёстой. Мөн тийм зүрх сэтгэлтэй байх учиртай. Яг л усны мандал шиг. Хожим нь гию Томьёко Шинобу хоёр нэгэн ресторанд рамен идэж сууна. Шинобу түүнийг ажиглаад чи өөрчлөгдсөн байна гэж хэлнэ. Би чамайг үргэлж хүйтэн хүн гэж боддог байсан. Гэхдээ чи яатай ярьж байхдаа дотроо санаа зовж байгааг чинь би мэдэрсэн шүү гэж хэлв. Дараа нь Шинобу хэрвээ надад хүсвэл хэлж болно шүү. Чиний бодлыг ингэж өөрчилсөн ямар нэгэн зүйл чамд болоо юу гэж асууна. Гио дотроо бодохдоо Танжиро Камадо болон Незуко Камадотой анх уулзсан мөчөө иргэн санаж тэр үеийн өөрөөсөө ингэж асуув. Би тэр үед зөв сонголт хийсэн үү? Гио хариулахдаа юу ч болсон миний зүрх хизээч ганхахгүй гэж дахин өөртөө хариулв. Тэр үргэлжлүүлэн бид бол чөтгөрийн ангуучийн корпусын хамгийн хүчрхэг сэлэмжид. Бид сэлмээ хэний төлөө барьж байгаагаа, хэнийг хамгаалж байгаагаа хизээч мартаж болохгүй гэж хэлв. Тэднийг инхүү ярих зуур яа шинэ бодит амьдралдаа дасаж шийдэмгий харцаар ураг шалхаж буй зураглал гарна. Гио цааш ярихдаа хамгаалах ёстой зүйлс байдаг. Тиймээс л хашира шиг байх ёстой гэж Шинобуд хэлдэг. Шинобу түүнд хариулахдаа чи нилээд тэрсэлтэнтэй зүйл хэлэх юм а. Амьдрал чинь их хэцүү байсан юм шиг санагдаж байна гэж хариулв. Тэр үед Гиюгийн захиалсан Салмон Дайконгийн хоол ирнэ. Шинобу түүнийг нь ажиглаад их амттай харагдсан тул чи энэ хоолнд их дуртай юм байна гэж хэлв. Гэвч гинт тогооч болон Шинобу хоёулаа маш их зочирдов. Яагад гэвэл Гию тэр хоолыг хараад инээмсэглэж байв. Гию гайхаад юу болсон бэ гэж асуухад Шинобу би чамайг анх удаа л инээмсэглэж байгааг чинь харлаа гэж хэлдэг. За дууссан. За тэгээд энэ манга дээр болохоор зэрэг Гию Незуко Танжиро хоёртой таарсны дараахан ингээд шинэ даалгаварт яваад тэрэн дээрээ Шинобутай хамтрахаар болсон байдаг тухай гарч байгаа. Тэр ерөнхийдөө бол Шинобу ч гэсэн энэ үед бол Танжирог танихгүй мэдэхгүй гэсэн үг. Тэгээд дараа нөгөө Натагома уул гэдэг үлээ. Тэнд нөгөө нэг Шинобу Гию хоёр дахиад цог даалгавар томилогдсон шүү дээ. Энэ хоёр яасан ч их цог даалгавар томилогдсон. Яйч гэдэг байгаа юм те. Анахгүй. Заягтаж тэр үед анх Танжиротой уулздаг те Шинобу ч. За тэгээд нэг иймэрхүү зохиол байдیں۔ Дараагийн бичлэгээрээ өөр нэг бичлэг хийж байгаа тэрийг оруулах байхаа. Тэгээд үзэгчдийн хүсэл дээр part 12 үлээ одоо ч. Тэрийг бол бас хийж байгаа. Одоо удахгүй орно. Үзэгчдийн хүсэл дээр хийх ч айгүй хэцүү байдаг байхгүй юу? Тэр чинь бүх юмыг бодно, өөрөө сэтгэн, төсөөлнө. Айгүй хэцүү, айгүй стресстэй. Тэгтээ мэдээж оруулна. За. За тэгээд мэдээж лайк, subscribe сэтгэлдээ заавал үлдээгээрэй. Гол нь тэгээд subscribe мартаа та нар.
가까이